За ингээд 7182 ба 42-ийн ноог дүрийг олъё. Ямар ялгаа байна вэ гэхээр хэдүүлээ үүнийг нэг оронтой биш харин хоёр оронтой тоонд хуваах гэж байна. Гэхдээ үндсэн арга нь хэвээрээ. Тэгэхээр 7-д 42 хэд багтах уу гэж эхлээд бодно. Гэтэл багтах шинж алгаа иймээс ахин нэг оруулан тооцно. Тэгвэл 42 маань 71-д хэдэн удаа багтах вэ гэхээр нэг юм байна. 71-д нэг удаа багтана. Энд юу болоод байгаа вэ гэдгийг ахаад нэг бодъё. 42 чинь 71-д нэг л багтана гэж ярьж байгаа боловч 42 маань 7100-д 100 удаа багтана гэсэн хэрэг шүү дээ. Учир нь энэ нэгийг 100-ийн орон дээр тэмдэглэж байгаа болохоор. За үүнийг түр ойрхон бодлогодоо анхаарай бүгдээрээ. Нэгийг 42-оор үржүүлэхээр 42 гарна. Одоо хэдүүлээ харин хасна. За жишээлбэл 71-ээс хасдаг нь 42 гэдэг цээжээрээ бодчих واخ тийм үү? 72-оос 42-ыг гэжсэн бол 30 гарах байсан. Гэтэл 71-ээс 42 юм чинь 29 гарна. Эсвэл орон зээлэд ботсон ч болно шүү. За орон шилжүүлнэ гэхээр 1-ээс 2-ыг хасах нь болно тийм ээ. Гэтэл энэ уламжлалт аргаараа бол тийм ч таатай харагдахгүй л байна. Тиймээс 70-аас 10-ыг нь аваад энэ нь 60 болж харин өнөөхөө нэгжиж шилжүүлэхээр энд 11 болж хувирна. Ингээд 11-ээс хасах нь 2 гэхээр 9 тэгээд 6-аас 4-ыг хасгаар 2 гарна. За ингээд 29 гарлаа. Одоо хэдүүлээ дараагийн орныг болгож ирнэ. За одоо анхаараарай хүүхдүүдээ. Хэрвээ бид олон оронтой тоог хуваах асуудал ярьж байгаа бол хэдүүлээ 298 42 нь хэдэн удаа багтах уу гэдгийг ахаад гаргана. Ингэхдээ хэд хэдэн удаа оролдоод үзэхээр гарч болох юм. Ер нь багцаагаар хараад бодоод үзнэ. Тэгээд буруу байх юм бол ахаад л бодох хэрэгтэй шүү. Алдснаа яаж мэдэх вэ гэхээр чи магадгүй 9 удаа гээд 42-ыг 9-оор үржүүлээд 289-өөс их тоо гаргаад ирвэл чи хэтрүүлсэн байна гэсэн. Хэрвээ 3 удаа багтана гэвэл 3-ыг 42-оор үржүүлээд 1 тоо гаргаад хастал 42-оос их тоо гараад ирвэл бас л алдаа гаргалаа гэсэн үг. За тэгэх юм бол 4-өөр үржүүлээд үзэх хэрэгтэй. За юутайч багцаалдах гэдэг үзье. За энэ бол ойролцоогоор 40, энэ нь ойролцоогоор 300 тийм үү? За 40 нь 300-д хэд багтах уу гэдэг нь 4-ийг 30-д хэд багтах уу гэдэгтэй адил. За ойролцоогоор 7 багтана. За зөв үгүй юу шалгая. 7-г 2-оор үржүүлэхээр 14, 7-г 4-оор үржүүлэхээр 28. Тэгээ нэгийг нэмэхээр 29 байна тийм үү? За тунд өгөж очлоо шүү. Тэгэхээр үлдэгдэл нь за ажиглалтаа 294 маань 298-аас бага гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд үлдэгдэл нь 42-оос бага байх ёстой. Одоо тэгээд ахаад нэг оронгоо болгоё. За энэ 2-ыг доош нь болгоод ирье. Энд хэдүүлээ 42-т 42 хэдэн удаа багтах вэ гэж асуувал 42 чинь 42-т яг нэг таарна штэ тийм үү? Тэгэхээр нэгийг үрждэг 42 маань 42. Ингээд хэдүүлээд үлдэгдэл байхгүй. За азар энэ яг таг хуваагдаж таарлаа. 7182 ба 42-ийн ноог дүр нь илүүчгүй дутуучгүй 171 байх нэ.